Яста сайхан байна. 40 жилийн түрүүн миний шавнаар бяцхан сурагч нар болж анх надад одоо хөтлөгдөд орж байсан. Тэгсэн одоо бол өдний том болоод сайхан ажил төрөлдөө ороод одоо ингээд сайхан амьдарч байгаа нь миний хувьд баяртай байна. Одоо өнөөдөр хүүхдүүдэд харсан чинь нэг л сэтгэл өндөр аргагүй нэг хүүхдүүдтэйгээ уулзсан чинь юу илээ гэдэг нэг сэтгэл төрөөд үнэхээр сайхан байна. Надад хөтлөгдөд орж байхдаа жижигхэн жоохон хөөрхөн шавнартайгаа орж яснаа одоо дуусч байна. Аргагүй тэгээд миний шавнар одоо бүгдээрээ сайхан том болоод сайхан амьдраад явж байгаад миний хувьд баяртай байна. Багийн төрс байна. Бүгдэнд хараад таньж байна би. Манай ангийнхан бол одоо орондоо их тоглодог. Дандаа завсрал ганаар тоглодог, хичээлийн бус цагаараас тоглодог тийм их коллектив сайтай хүүхдүүд байсан. Одоо шинэ тэр шигээр амьдарч явж байна. Манайгийн хамгийн сахилахгүй гихт одоо ерөөс санаад басах байна. Бүгдээрээ сахилахгүй. Бүгдээрээ тоглодог хүүхдүүд юм чинь. Миний хувьд бол одоо ангийнхантай юу хэлэх вэ? Эдгээр маань одоо том болоод амьдрал ахуйг аваа явуулсан хүүхдүүд. Миний хувьд бол хүүхдүүд маань улам ингээд олон жил сайхан амьдраад эрүүл мэнд энх тунх үр хүүхдтэйгээ сайхан байгаасай л гэж миний хувьд боддог. Эрен хүүхдүүдийг хайрладаг. Шавнараа болохоор хаа явсан газар харахаараа миний шав шүү гэсэн бодол надад төрдөг. Одоо хэлий хүүхч олдохгүй юм байна да. Тэгээд одоо ч нас дээр гарлаа. Одоо хүүхдүүдээс танихгүй дэ жаахан бантаа байна. Зарим нь танихгүй байна одоо. Нэрээ хэлэхээр нь бууж байна. Тэрнээс биш. Одоо хэн билээ гэж бодож яснаа тэр байна гэж. Тиймэрхүү байх шиг тий. Би ч одоо миний орхон туулын тэр урд сургуулийн одоо миний отхон шавнаар байгаа шиг байх шиг байна. Би ч бас нэг тийм юу яагаад тушаа дэвшиж байгаа ч хүн юм уу да нэг эргэлтэгт болоод ангиа нэг өөр багш түлээлэг зүгээд ингээд эднэр маань хожим хойно сүүлд нь 10 төгсгөөсөн хүүхдүүдтэй. Тэгээд би одоо дуурсан самжил явдаг. Шал дэмэл одоо тийм ажил хийж явж тээ би. Ай хоёроо хэнийг ч хэлэх вдээ олон хүүхдүүд чинь. Бүгдэд нь одоо сайн сайхныг хүсье. Урт удаанастаараа бие хань вараа болж ишиг тулгуур болж яваараа өөр одоо надад хэлээд явах юу ахав те. Сэтгэл маш их өндөр байна. Хамгийн түрүүн ангийн хамт олондоо баярлсан талархснаа хэлье. Манай шавнар бүгд сайн сайхан яваа. Бүгдээрээ сайн малчин, сайн ажилчин, сайн секретнүүд болж хүмүүжсэн ийм сайхан шавнар байгаамаа. Миний энэ шавнарын маань суурийг сайн тавьж өгсөн энэ хоёр ахмад багш маань байна. Хин цэцгээ багш бага ангид, нацгаа багш 8 дугаар ангийн төгсгөөд би 10 дугаар ангийн ахлах ангийн төгсгөж байсан. Тэгээд суур сайтай болохоор эдний ангийнхан маш сайн хүүхдүүд байсан. Коллектив сайтай. Тэгээд одоо хоёр дарга маань сууж байна. Цэцгээ багш маань бага ангийн эрхлэгч, нацгаа багш маань дунд ангийн эрхлэгч. Би 90 онд орхон тоолын 10 жилд багшлахаар очиж исэн. Тэгээд тэр сайхан хамт олонтой уулзраад сайхан ажиллаад энэ шавнартайгаа уулзсан юм байгаамаа. Яах вэ? Хүүхдлийн болсон хон хөдөлгөөнтэй байлгүй яах вэ? Гэхдээ би их ширүүн багш байсан баха. Намайг нэг их зовоодгүй их сайн ланг байсан хамт олон. Одоо ч гэсэн тэр чигээрээ сайхан хамт олонч, сайхан коллектив сайтай сайхан ланг явуулдаг. Шавнартаа маш их баярлж байна. Тэгээд ажил үйлсэн өнгөлөг өдрөг аз жаргалаар дүүрэн байхын үнцэт өрөөлийг дэвшүүлээ бүх шавнартаа.
Одоо маш их тогтолж байна. Одоо ингээд талбай дээр ирээд одоо хэдэн талаасаа цуглаад яаж байна. Тэгээ энэ хүн дээр хэлэхэд бас 30 жил гэдэг чинь бас бага хугацаа биш юм байна. Тэгээ маш их тогтолж байна. Тэгээ багш нар маань бас хүрэлцэн ирлээ. Ингээд маш их баяртай байна да. Тэгээ манайх чинь бас адтай, сурлагтай, дээрээс нь бас сахилгагүйч ер нь юм ямараад их тийм одоо тэргүүлдэг. Гэхдээ бас сахилахгүй өмөлхтэй ч өмөлждэг. Сурлага явгаараа бас их мундаг байсан. Энэ багш нар маань ирэх их гоё байна. Тэгээ сайхан ингээд нас нам сууцгаацсан. Тэгээ багш нар маань ингээд амьд сэр ингээд сайхан ингээд биднийхэн тул байгаад энэ бол маш их сэтгэл хөдлөж байна. Бид нар бол ингээд 40 50 жил гээд ингээд цаашаа уулзах боломж бол байдаг тийм ээ. Тэгээ багш нар маань ингээд өдий хүртэл наслаад ингээд бид нартай ингээд гоё ингээд харагдаад байж байгаад маш их баярлж байна да. Баярлалаа одоо ингээд маш сайхан уулзалтаад сайхан баярлсан гэлдээд одоо жаргалтай сайхан байхыг хүсэн ерөө. Маш их дагдлж байна. 30 жил уулзтаагүй. Бараг 40 жил ч юм уу. Би чинь багасаа нөгөө 6 7 дугаар ангиасаа гарсан. Сургуулиасаа. Тэгээд тийшээ шилжээ явсан гэсэн. Багын тарих байна. Багш маань хэвээрээ байна. Өөртөө янзын сайхан. Яг нөгөө багын нэг дугаар ангид орж байгаа тийм зүйл дурсан санагдлаа. Амар гоё. Сэтгэлдээ маш өндөр байна. Бүгдэнд нь 60 жилийн одоо 30 жилийн баярын мэнд сайхан баярлцгаагаараа гэж хэлээ да. Инээс цаашдаа 40 жил, 50 жил, 60 жил гэдэг 40 олон жил байгаа шүү. Тэр байгаараа, урт наслаараа, удаан жаргаараа бидэнтэйгээ хамт байгаараа гэж хэлье. Нэртэй хүндтэй сайн ажиллаж сайхан амьдарч байгаа багш нь бахархаж явдаг шүү. Та нар бидний бахархт болсон сайхан шавнартаа дахин баярлалаа гэдгээ илэрхийлээ. Одоо хөгшрөөд байгаа юм хийж чадахгүй ойлхон төрөх гэдэг юм. Миний шавнар бяцхан шавнар миний бол жагсаа сургуульд орж ясан одоо нүдэнд харагдаад байдаг юм аа. Олон хүүхдүүд binee энэ танаар дотроос яг жоохон энэ хүүхдүүд маань миний урд орж ирээд анх удаа гэсийг заалгаж байсан. Санаан татах юм байна. Гэхэд гэхэд. Гэхээр юу дуурчин гэсэн. Юунд ордог гэдэг хаа гэх орно, ах гэх орно гэдэг ингээд. За тэгээд цагаан парчиг өмссөн царайлаг хөөхөн ахад өрн форм өмссөн хөрсөлт барвайд нар миний муусан шавнар олны хүн бүжигнэж гарын бүйтэж октийн эзэгнээс чангааж дэрэгдүүр өнгөрсөн нэгэнд дэгээ тариж хурдсан дэггүй шарвайд дэлчгэр борох миний муусан шавнар хонтолын хөндөгөөс амьдралын замдаа мартаж онгон цэнгэр татта өргөө гэрэм босгож орчлонгийн түмэн угчааг онон босон тулд олны бандч хүний дайтай яваа миний сайтай шавнар
хүүхэд хэвээрээ байта. Насара нигэнданги хүүхдээ айни шушигонжиют арарасан исэдөнгөрсөн урандаж тоглож исэн болохоо уусад титмин дандаа хүүхэд хэвээрээ байдаг хүүхэд гэхэд сонён байлаа Содом дудлаач надад өссөн багийн үхдэмэн ангийнхантайгаа уулзаад үнэхээр гоё ялаа. Тэгээд сэтгэл маш их хөдөлсөн. Манай ангийнхан бол ер нь л хിവэрэ байсан. Ер нь царай тус бол өөрчлөгдөв яг багын төрх хിവэрэ тийм байсан. Тэгэхэд нөгөө баг ангийн тухай бодгцсон да нацгаа тий багын дүр төрх тэгээд нацгаа өгч тэр шүлгийг бас уншиж өгдөг байсан ахгүй уншдаг байсан. Тэгээд яг нацгаа өгшин тэр залуухан дүр төрх нүдэнд харагдсан да. За ангийнхандаа уулзсандаа ингээ баяртай байна. Маш их баярлсан, хайртай шүү. Миний нацгаа огш бол ер нь нөгөө хэл уран зохиолын багш болохоро уран тодор уншдаг. Хүний зүрх сэтгэлд хүртэл тийм сэтгэлд хүртэл шүлэг уншдаг. Ер нь багш юм аа. Тэгээд бид нарт ер нь бага 6 дугаар ангиас хойш ер нь хэл уран зохиолын хичээл ордог байсан учраас тийм шүлэг уншсан бахаа гэж би боддог. Мундаг хөөрсөн шүү дээ. Ер нь их чинь 2 хоногийн өмнөөс ер нь айгүй нойр дутуу тэгээ миний айн хүртэл үгүй чи зүгээр яасан чи ягаад 2 хоногийн өмнө ингээд нойр дутуу хоноод байна. Сэтгэл чи огшоод байна уу гэдгсэн. Тэгэхэд их чинь харин бүр цаанаасаа ингээд тайван байя гэсэн чи ерөөсө сэтгэл огшоод байсан. 30 жилийн дараа уулзалт гэдэг чи амар эдэг юм байна. Тэгээд ангийнхантайгаа уулзахад айгүй сэтгэл өндөр байна гэж. Үгүй нэг тийм төсөөлөх аргагүй гоё гайхамшигтай мэдрэмж төрлөө. Ингээд 30 жилийн өмнө 10 төгсөжсэн хүүхдүүдтэйгээ уулзаа, ангийнхантайгаа уулзаад бүр сэтгэл маш сайхан байлаа. Бүр капитал байлаа. Хүүхд насндаа бас нэг 30 жилийн өмнө яг очсон байна. Тэр төрсөмжүүд бас хэрэглээ. Сайхан байлаа. За би бол ер нь их тийм сайхан томоотой ч хүүхдийн нэгэнд байгаагүй. Ер нь анги дотор бол сахилахгүйчүүдийн нэгэнд байсан. Тийм. За би бол одоо яг үнэнгээ хэлэхэд бол ангийнхаа охтууд дотроос бол нэг л хүүхдэд захиа өгч үтсэн. Дээд үеийнхээ охтуудаас захиа авч ирсэн болохоос нэг ангийнхаа охтуудыг нэг гойж байгаагүй. За тэгээд бас ингээд 30 жилийнхаа уулзалтанд хүрэлцэн ирсэн. Дээр нь бас үргэлжлэж ирж амжаагүй сэтгэл зүрхээр хамт байгаа. Сэлэнгэ аймгийн Орхон дуул сумыг 1996 онд 86 онд 1-р ангид ороод 96 онд төгссөн нийт төгсчийнхэнтэй үеийнхэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе, төгслийн баярын гал халуун мэндийг хүргэе. За би өөрөө бас 10-р ангид төгсөөд нутгаасаа гараад Ховд аймгийн үнд суманд одоо 26-7 дахь жилдээ амьдарч байна. Тэгээд одоо ингээд бас заримтай нь бараг 35 жилийн дараа, за заримтай нь 25 жилийн дараа, заримтай нь 30 жилийн дараа уулзч чадах маш их баяртай байна. Өнөөдрийн үйл ажиллагааг бас сайхан зохион байгуулж байгаа та бүхэндээ бас баярлалаа. Цаашдын амьдралд сайхан мөнгө хүсээрээ. Стаавар хөрлөлттэй. Баг насны хүүхэд нас дурсамж тэгэл 10 жил зүрхэж яасан найс нөхөд хамт олон бүгдийг хараа сэтгэл догтлоод амар маш хөрлөлттэй. Хамгийн түрүүнд одоо нэг би ч одоо
анхны харийг захиа авчцаагүй ч гэсэн нэг отхон бэр гэдэг залуу манай ангийн нэг залуу тэрэндээ л санаа зовж ил. Тэр чинь тэгтээ хайраа илчилж үзээгүй л захиалга авч үзээгүй л дээ. Тэр яг хөөхд нохын насны чохоорхол юм уу да гэж хэлмээр ч юм шиг. Одоо харж л явдаа одоо краш одоо нэг отхон бэрийг краш шилжил байла. Гэртэнд айгүй горж гардаг удаа хөөхд наснда. Түү охинтой нь одоо хүртэл найз ингээл театр холбогдоод ингээл ахт маань ингээд одоо 30 жилийн явгаар ингээл халамжлаад ах юм халамжлаад ингээл ах нь жоохон бас жоохон уух тустай ч гэсэн бас халамжилж яваараа гэл их шилжилт байлаа. Ангийнхантаа маш их бахархаж явдаг. Үнэхээр нэг ангийнхан нэг хамт олон өстой үерхэл нөхөрлөл бүхэл дурсамжийг надад шингээж өгсөн маш их бахархаж явдаг. Надад үнэхээр миний амьдрал тус нэмэр болдог. Үнэхээр бахархалтай Ария ангийн хамт олон АБ хамт олон маш их баярлаж явдаг. Хатгалаа хэлгэлье. За энийг хэлэхэд үнэхээр нэрээ үгээр хэлхийн аргагүй. Үнэхээр гайхалтай, бахархалтай. За мэдээж одоо үгээр хэлж үзгээр бичхийн аргагүй гэдэг шиг айгүй тийм сэтгэл өндөр маш сайхан. Миний хувьд бол одоо 36 жил 36 жил. Манай ангийнхны хувьд бол 30 жил. А миний хувьд болохоор би 6 дугаар ангиас ингээ явцсан учраас миний хувьд болохоор 36 жилийн өмнөх найзуудтайгаа ингээд үнэхээр одоо уулзахад миний хувьд бол үнэхээр нэрээ хэлэх үггүй. Үнэхээр сайхан сэтгэл маш өндөр ийм сайхан сэтгэгдэлтэй байна. За дэггүүгийн хувьд бол нэлээд дэггүү. Ер нь жоохон аав ээжтэй ирэх ангидаа бас нэлээд томоогүй шар нөхөр байсан. Манай ангийнх нь бол бүгд мэднэ. Манай ангийн ат маань гэхэд одоо бас сайн мэдгүй байна. Тухайд одоо яг ингээд сахилахгүйтэй явхад бол ер нь бол манай ангийнхан чинь бүгдээрээ л ер нь сахилахгүй. За би бол угаасаа нэг практик дагуулсан. Өөрөө багын нэм нэг жоохон багын нэм жоохон биерхүү байсан. Тэгэл хүүхдүүд дагуулсан ингээл явдаг байсан. Тэгэл одоо миний найзууд гэрэл тод байна, баска байна. Бүр ингээд унгын багын бүр ингээд бүр багасаа юу яжээс одоо анжгаа маань байна те бид нар чинь бүгдээрээ ингээл ер нь нэг юм жоохон сахилахгүй дэггүй нэг манлайлагч маягийн юм уу одоо үеийнхаар бол иймэрхүү хүмүүс байсан. За ангийнхандаа үнэхээр одоо ингээд энэ 30 жилийн яваад тэмдэглэж байгаа найзуудаа, андуудаа, зүрхний тэр нэлх багын найзуудаа өнөөдөр ингэж уулзж байгаа, энд ингэж зохион байгуулж байгаа зохион байгуулагч нартаа бүгдэнд нь сэтгэлээсээ маш их талархаж, маш их баярлаж одоо бүгднгийнх нь ажил үйлс амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ тийм сахилахгүй байгаагүй. Мөрөөрөө дэсэх. Тэгээ хүүхд авах бол тийм амар сахилахгүй байгаагүй. Одоо тэгээд янз бүр асуудал хата тэр. Зарим нэг нь хүүхд гимгүү сахилгууд нь тийм л. Хөөхөх нь. Гэхдээ манай ч одоо тэгээд байсан шүү дээ. Гэхдээ тэр бүгдөө л хөөрхөн шүү дээ. Гэхдээ карштад юугаа хэлж чадахгүй ш зориг байх гэж дээ. Үнтэй бол өвдөд байсан да тий. Тэгээд манай ч одоо яаж чадахгүй шүү дээ. Эдгэр чинь яахгүй нөгөө 9 дугаар ангид томоотой байж байгаа. 10 дугаар ангид ороод бүгд задрахгүй юу гэв гэнт одоо тий. Юм үзээгүй хүмүүс чинь тий. Тиймээл томоогүй насны л юм яах вэ. За ангийнхандаа гэр бүл болон сайн сайхныг хүссэн ирээ. Би одоо яг үнийг хэлэхэд манай ангийнхан бүгдээр гөөгөө хараа. Үнэ. Би яг үнийг хэлэхэд манай ангийнхан бүгдээрээ мэднэ. Би хиндэн захаа өгж үзээгүй, хиндэн ч надад захаа ирээгүй. Ер нь бол өгж үзээгүй. Би шууд л нөгөө одоо юу гэмдэ нийт тухайн байдлаас ягаал тэгэл шууд тулаал ингээл ярьждаг байсан. Тэгээ захаа занаад нэг ах тэр бас явж байгаа бай. 9 дугаар анги тухайн үед 9 дугаар ангид би ч нөгөө нэг ингээд чилжиж бэлжээ те баг наашаашаа бас хөдгөө байсан л да. Тэгээд орж ирэхэд 9 дугаар ангиас орж ирэхэд ерөнхийдөө баг нэг тиймэрхүү юм гоё байсан. Атман гэхээр одоо гэж байхгүй л дээ. Тухайд яагаад үг гэхээр зэрэг атман гэхээр чинь болохгүй л дээ. Яагаад үг гэхээр тухайн үед атманууд бол тэнцэнэ амар атманууд байсан. Болорт үе дээр болохоор зэрэг эн чинь тустай байхгүй. Юу тустай? Эн чинь нөгөө нэг карашууд нь тустай өөрөө ингээд баска байна, бата байна ингээд карашуудад гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр чин бидний чин замаа тавиад өчөж шүү дээ.
ерөнхийдөө гаднаас ингээд тэ өөр ангийн хүүхдүүд одоо ингээд ихрүүл тэднээс мэдээж ингээд харамтлал тэ ийм үзэн шүү дээ. Тэгээ байна шүү дээ. Бүгдэнд нь ингээд 30 жилийн ой минь. Яа. За ер нь л номын охин байсан да. Би чинь тийш. Би чинь 6 илүү 7 дугаар ангидаа шилжиж ирсэн. Манай төгс одоо саяны багш нарын чинь төгсгсөн багш нь манай ээж аахгүй юу. Тэгэхээр чи мэдээж тэгээд нөгөө нэг сургуулийн нэг номын хөгтүүд байдсан шүү дээ. Яг л тийм баг байсан. Окей, нөгөө замбалцсан багш чинь манай ээж аахгүй юу. Тий. Аруу төгсгсөн багш манай ээж. Тэгэхээр илүү өглөө хийх ямар ч боломжгүй байх юм байсан. Ном уншиж шүү дээ. Бид чинь пледээ уншдаг гэсэн байхгүй юу? Пледээ унш. Дэвтэр дээр бичиж аваад уншаал. Тийм л хөгтөөд байсан. За ангийнхандаа бүгдэнд нь ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Урт насаж удаан жаргаарай. Дараа 40 жилийнхээ ойгоор хэдүүлээ сайхан бүхний нийтээрээ уулзцгаая гэж хүсье. Одоо ангийн дараагаас л ааш бид нар ч одоо удирдлагаас л ааш. За. Хоргоодог маргаад гэж хүсэв. Бид нар ч одоо ангийн дараагийн үгэн л орно шүү дээ. Өөр үүний үгэнд орохгүй шүү дээ. Ад жаргалтай сайхан хүүхэд насны жаргалтай дурсамжууд. Өнөөдөр ингээд 6 харж яхад түүх өгүүлж байгаа энэ үнэхээр дурсамжтай л байлаа. Бид нар ингээд 5 дугаар ангидаа, 6 дугаар ангидаа, 8 дугаар ангидаа гэл бидний ганц нөгөө очдог газар нь Баян цэгт овоо. Тэгэхээр нөгөө тэр овоондоо гарч дурсамжаад дүүргдэг байсан. Тэр дурсамжийг гаргасан харин тэр зураг нь өнөөдөр гоё түүх өгүүлсэн. Тэр гоё байлаа. Тэр зургууд танаас харсан. Үнэхээр огшсон. Би ч нөгөө хол газараас ирсэн 30 жилийн дараа хамт олонтойгоо уулзч байгаа болохоор үнэхээр сэтгэл хангалуун байна. 86-аас 2026 96 төгссөн ангийнхаа 10 жил, 8 жил, 8А, 10B хамт олонтой энэ өдрийн мэдлэгийг зөвшөөрөөд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ястаа гоё байж байлаа шүү дээ. Яг л өөрөөсөө бид нар яг өөрсдөө өнтөр байлаа. Гайхалтай. Яг бид нар яг энэ өнөөдөр яг тартхан бас яг тэр тийм бид нар байсан. Төдөө одоо 96-аас 30 жил болчиход байгаа ч одоо мундаг цаг хугацаа шүү дээ. Маш гайхалтай байлаа үндэ элэх мүндэ алах. Маш яартай бүгдэнд. Цэл залуудаас гал удар бодож сэтгэл зүгээр дээр шатж байгаа үедээ чин аврагч явдаа хэлж үзээгүйгээ чиний хөдлөө өгье гэж их орондоо хэлсэн юм аа гэж тэрийг биччихсэн. Их томтой хөвтөс. Маш томтой хөвтөс. За. Юу нэг хүний уруу өгдөг нэг багш нарын уруу өгдөг тийм л хүмүүс. Ангийнхантай 30 жил ээж байгаа ангийнхантай бас маш их баярлж байна. Сайхан байна. Бүгдээр нэг сайхан дурсаж үтэй ял гэж хэлээ да. Бэн бүгдээр яг нөгөө нэгдүгээр ангид орж байхад ямар төрхтэй ямар хөвгтэй байсан яг хэвээрээ шүү. Би ч одоо ангийнхантайгаа би ч 94 онд 8 төгсөөд явж исэн. Тэгээд ерөөсөө уулзаагүй 32 жил болоод одоо анхудаа яг ангийнхантайгаа уулзж байна. Өнөөдөр их гоё байна. Ер нь нэгдүгээр ангийн багшаа ч гэсэн ямар их санаж исэн цэцгээ агшгаа хараад маш их баярлж байлаа. Ямар ч нэг гараад нэг хэдхэн өглөх гэсэн чинь хэлж чадахгүй ингээд ойлгох гад нүдэнд нулимс сэлгнээд ер нь их гоё байна. Сэтгэл маш өндөр байна. За одоо нас нь бол сургууль нэгдүгээр ангид ороод би их дуугүй хөвгтэйсэн сургуульд байхдаа. Ер нь нэг тийм крашлж байсан гэх юм одоо ерөнхийдөө байгаагүй дээ. Тэгээд үерхэж тэгж юу ер нь тийм байгаагүй. Мэдхгүй. За манай анги чинь бас сахилахгүй банд нар байдаг байсан. Үс эзэгнээс ингээд татна тий. Одоо манайгийн байгаа. Манай ангид ер нь манайгийнх нь бас хөөрхөн шүү дээ. Яг хөө тийм хөгжилтөө хамгийн их тийм юу гэсэн гандал хөр, бататар эдэрч бас их термэрч бас их хөөрхөн. Тэгээд хөөрхөн тоглодог тийм хүүхдүүд байлаа л да бид нар гэхдээ яг тийм 8 дугаар анги төслөөс л хүүхдээрээ байж байгаа тийм миний бодлол бол тийм хайр дурлал янз бүрийн тийм яг мэдрэхгүй яг хүүхдээрээ байж байгаа л 8 төгссөн гэж боддоо шүү дээ. Би баярлаа. Гэхдээ ер нь манай ангийн охтод чинь бүгд л хөөрхөн шүү дээ. Би бол бүгднийг ер нь хөөрхөн яг тухайн сургуульд орсон хөөрхөн охтод одоо яг хэвээрээ л байж чинь тэр харахнаа тийм сэтгэл маш өндөр байна. Баярлаа. Тий. Би найз одоо манай ангийн ингээ бадир ингээ дээдлийн ангийнхаа одоо мотоос би хамгийн түр очдог байсан. Тэгээ шууд үздэг л байсан. Манай ангийн дээр зүггүй. Манай ангийн залууч чинь зоригтой шүү дээ. Хөвгүүч чинь тий. Хэдээс хэрэгсүүлэхгүй. Тэгвэл босоод ангийнхаа хамт олонд ингээд цааш нь сайхан эрүүлэг бүхнийг хүсэн өрөөё. Нэг тийм оролцоотой байгаагүй. Ер нь бол ангийнхаа зохион байгуулсан юмнаас жоохон хоош нь суудаг байсан. Тэгээд энэ удаагийн 30 жилийнхаа ойг ер нь их
өөрийнхөө оролцоотой бай тий бас нас ч явж гин юм болгоноос хоошоо суугаад байж яах вэ гэж бодоод амар зөв хөвгтэйсэн шүү дээ. Охтуудыг амар шоглдог. Ер нь нөгөө ингэж ярьдэн шүү дээ. Хүн одоо энтэй хизээч суухгүйдээ гэсэн хүнтэйгээ суудаг гэж тий. Яг л тийм юм болсон битэрийн үед. Мөхөр ер нь амар охтуудаа шоглдог амар тийм хүүхэд байсан байхгүй юу. Тий ер нь амар зөвүүн. Хизээч би энтэй үерхгүй хизээ суухгүй гэж ер нь боддог байсан. Мөхөр ингэдэй цэрэгт яваад ирсэн чи нэг манай ангийн охин бүр шал ондоо охин болсон байсан. Хүй гэж би нэг хараад мараад гэж ярьдаг байхгүй юу. Цэргээс ирэхээр ирсэн үедээ л намайг харсан гинэ. Тэрнээс биш би мөхөрд хайртай амар дуртай 10 жил тогтой тийм байгаагүй байхгүй юу. 8 дугаар ангиас ер нь бүтэн өнчин байсан байхгүй юу. Аав ээж маань өнгөрцөн. Тэгэл манай анаа ингэдэг. Би анаад амар төвөггүй амьдрах юмсан гэж боддог гэсэн тий. Тэгсэн чи одоо мөхөрийн удман сайхан тий. Мэдөө үерхэд надад л дүү маань одоо энэ хүүтээ суудсан байхад алдахгүй байх гэж би бодож байна. Тэгэхээр аниг нэг юм бодоод үзээрэй мүзээрэй. Ер нь бараг л аниг юм ятгалга байсан болов уу гэж боддоо шүү дээ. Тэгж бодсон биш үү? Тий, ер нь бол базагч юу ах вэ? Ер нь тэгж бодохоор л ангийн маань хүү юм да тий. Нэрэж удам угсаа сайтай юм да гэж би бодсон байхгүй. Манай анги чи 10 жил, 20 жил гэж хийгээгүй. Одоо яг 30 жил гэж хийж байна. Тэгэхээр ингэж сайхан олуулаад цугласан найзуудаа бүр ингээд чин сэтгэлээсээ хаага 1000 гаруй километрийн цаанаас ирсэн найзуудаа бүр тусгаалan даваагийнхаа нөхөр танд бүр тусгаалan баяр хүргэе. Чиний ард ажиллаж байгаа хамт олонд ямар амар мундаг юм бэ те. Ямар сайхан хамт олон бэ гэж би бахархаж байна. Тэгээд одоо 30 жилдээ тэмдэглэж байгаа найзуудаа эрүүл их байгаараа, саруул сайхан байгаараа, ажил үйлс нь үргэлж өөдрөг бүтэмжтэй байгаараа л гэж хэлээ да. Эрүүл байхад ер нь цаашдаа бүтэхгүй юм огт байдгүй л гэж хэлээ да. Үгүй яг та уулзаж очоогүй ангийнхантайгаа уулзаад тэгээд багш нартайгаа уулзаад тэгээд 10 жилийн бичлэгээ үзээд маш гоё сэтгэл өндөр байсан. Хөөрөө л ингээл юу аах вэ? Одоо ямар сэтгэл юм бэ? Хүүхэд насанд орсон юм шиг л баярлаа. Би чинь нацгаагш ангисан тэгэл бүгдээрээ л одоо ингээл парчтай тэгэл тэр охин тулын сургууль руу ингээл парчтай формтой хүүхдүүд гүйжсэн л төсөл. Би бол ангидаа захаа махаа өөгч авалцаагүй өөр ангийн хүүхдүүдээс захаа махаа авчихсан. За нийт одоо 96 он төгсөн нийт одоо ангийнхаа хүүхдтэй энд ирсэн нэрүүгүүдээ хамаагүй бүхэл одоо хамттай байсан ангийн хамтуудаа эрүүл хаас жаргал сайн сайхан бүхний бисээ хайртай шүү. Ийм сайхан байгаа юм чи яаж ядрах вэ? Ядарсан ч ядрах. Гэхдээ ангийнхантайгаа уулзаа сайхан ийм гоё газарсан гоё хамт олонтой. Гоё л ш. Ер нь би нөгөө сүүлийн 8 дугаар анги 9 дугаар ангид шилжирсэн болохоор бас бага ангийнх нь хэмтгэхгүй 9 дугаар ангидаа суусан. 10 дугаар ангид болохоор манай ангийнх ер нь харцангуй гайгүй байсан. Тийм байсан. Юу байсан? Байсан шүү дээ. Тэр уулруу бидээс уулд очоод ингээд уулд байсан юм. Тэгэл тийм дурсгалтай юм чи зөндөө ахчихэл тараал энэ тэндээс ирсэн ганц нэг мовчрын тэгэл тэрийг аваад хичээл дараад уул руу гарна шүү дээ. Дахаар яах вэ? Тэгэл тэрний очрыг олсон. Ер нь бүгдээрээ согтолгүй шүү дээ. Даад гэсэн шүү дээ. Даадаг байсан юм уу? Даадаг байсан. Би л ангийнхаа эрэгтэй хөлцөө хүмүүстэй найзалдаг байсан. За. Ер нь бол байхгүй. Хамгийн нуруутай найз чи хэм байсан? Эрдэнэт. Мөх жаргал. Мөх хоёр. Гэрэлтод энэ төрхтэй найзалдаг байлаа. Бүгд нуруутайч? Нуруутай. Ангиара ер нь манай анги нуруутай. Бүгд нуруутай. Тийш айгуу гоё. За өнөөдөр Сэлэнг аймгийн Орхон тоол сумын 96 он төгссөн ангийнхаа хамт олондоо 30 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээ энэ жил би анх удаа Сэлэнг аймгийн 96 тэмцээнд Сэлэнг аймагтаа оролцоод манай мөнгөн медаль авсан байгаа. Тэгэд ангиасаа төлөөлөөд Монгол 96 тэмцээнд Сэлэнг аймгийн Орхон тоол сумаа төлөөлөөд гар бөмбөгийн тэмцээнд оролцоод энэ жил анх удаага сумаа төлөөлж оролцоод ирсэн байгаа. Тэгээд ангийнхаа хамт олонд 30 жилээ сайхан тэмдэглээрээ дараа жил одоо ийм тгшээгаа бүгдөө маш олоолаа өргөн дэвгээр тэмдэглэхийн ерөөл төвшүүлье. Аюу гоё тийм даруухан ч юм уу нэг нээлттэй биш те ингээл тийм л өгтөд байсан дөө. Тэгэл гэр гэрээрээ орж гараал зүгээр л нэг жирэл найзалдаг. Тэрнээс тийм нэг ингээл тийм галзуу биш. Бидний үе чи даваатаа чи би чи 1-р ангиас 8 хүртлээр 1-р анги явсан. Тэгээд
Бүтээр чи амар их ер нь даваа заяа маяа наранхуу гэл ингээл ер нь айгүй тийм үнцтэй зүйл бас. Одоо ч гэсэн дурсдаг. Надад анхны арьстай байгаагүй. Гараачлах юм ангийнханд. Гүй тийм байгаагүй шүү. Оо хамгийн их зодтолддог. Одоо хэн бэ штэ? Энэ дотор ирсэн мэн үү? Ирээгүй нэ. Баян жаргал. Баян жаргалтай Бүтээр чи амар зодтолдог л штэ. Тий. Гэтэ тэр банд чи 5 билүү 6 дугаар ангид шилжиж орж ирчихсэн. Гайгүй штэ. Ер нь төгсдөггүй байсан. Нэг багш нар надад айгүй сайн байсан штэ. Тий. Би чи тийм ер нь даруухан тэгээ нэг тийм юу биш тийм. За ангийнхандаа амар гоё ээ 30 жилийнхаа уулзалтанд бүгдөө бараг бүгд ирсэн бэ. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү гэж. Ер нь тэгээд 30 жилийн уулзалтын дуудлага ирэхэд бол мэдээж сэтгэл их өндөр байсан. Тэгээ энийг бас энэ 30 жилийн уулзалтыг бас болгохын төлөө бас нэлээд бас тодорхой хэмжээгээр бас анги тагныгаа уриалгах гэж бас нэлээд зүтгэсэн. Тэгээ энэ ажил маань ингээд өнөөдөр биелээ болоод явж байгаад бас их сэтгэл хангалуун. Тухайн үед ч одоо 90-ад он гэдэг чинь нөгөө хүүхдүүд бас сургуулиас их гардаг байсан. Тэгээ зарим нөхдүүд маань дундаас нь гарсан, орсон. Тэгээд бас тийм сэтгэл хөдлөлтөй бас божигнуулдаг нөхдүүд байсан. Би ч одоо 7 дугаар ангидаа билүү одоо манай нөгөө ангид 8-ын бай ангид нэг сүнжид маа гэж охин сэлэнгээс шилжиж ирж ирсэн. Тэгээд тэр охинд одоо тухайн үед нэг хүүхдийн одоо гинэн цагаан шохолоор ингээд захиа өгөөд бас үргэлжчихсэн юм гайгүй. Манай ангийн охтууд ч нэг хайх дээр тэгж дарамтлах юм байхгүй ч тийм. Тэр үеийн хүүхдүүд ч өөрөө бас тодорхой хэмжээний бас одоо юмыг бас ойлгодог тийм хүүхдүүд байсан л та. За 1986 онд Ардын сургуулийн алтан босхыг алхаж орж ирсэн одоо Гончгийн цэцгээ багштай 1-ийн анги. За мөн одоо Кулзира гэж багш одоо Казахстанд байгаа хаа мөн 1-ийн Б буюу одоо Б ангийнхандаа за нийт 10 дугаар анги төгссөн хүүхдүүдтэй ингээд хувьяасаа болон анги хамт олныхоо өмнөөс та бүхэнд 30 жилийн ойн баярын минь төргийа. Тэгээд та бүхнийгээ тэрж даахгүй ч гэсэн тээж явдгийг шүү сэтгэлтэй гэдэг. Би нөгөө нэг юу штэ. Цэцэрлэг зохын нөгөө нэг зохион байгуулагч багш өвдсөн байх ч юм уу багш байхгүй өгөөд хүүхдүүдэд нөгөө нэг юу гэдэг юм лээ. Зохион байгуулаад одоо унтуулах өдөрлөг нөгөө нэг цайны цаг маг гэж чөлөө цагаар концерт бэлдээл хүүхдүүдэд ингээд дуулуулаа бүжиглээл ингээд хөшиг нэгээл за тэр дуулан тэр бүжиглэн тэр хөгжмөө дарна гэж зарлаад ингээд зохион байгуулж яддаг. Тэгж л бодчих. Тэгээд цэцэг агш нэрээ бас сонгосон баг. Манай ангийнхаа бүгдээрээ манай анги дотор ингээд ийм хүн бүхэнд ярьж штэ. Баска бата бид гурыг гээд бид гурав хааж энийгээ нуурдаггүй хаач ичидэггүй бүгдээрээ л манай ангийн ингээд ийм гол ярианы сэдв байдаг. Тэгтээ тэр бид нар хин нэгээ гутаанд оромжлж байгаагүй бүгдээрээ хайраа хацаа хүндэлдэг. Тэгээд ангийнхандаа баяртай энэ баяртай өдөр бүгдээрээ ирсэнд та маш их талархаж байна. Яагаад гэвэл миний ангийн хамт олон одоо ангийн даргын хувийн зүгээс хэлэхэд энэ амьдралын хугацаанд баяр жаргал зовлон бүхэл юм тохиолдоход хизээч би нэг гонсооч ангийнхан минь гэж гунж гутарч үзээгүй хизээд түшчээдэг хизээд гунсан ч бүгдээрээ л хүү хаагийн очдог 5-10-аад цуглуулаад очдог баярлсан ч бүгдээрээ инээд хөөрөөр очдог миний хамт олноо би хизээс сольшгүй хааж би анги хамт олнороо бахархна бүгдээрэнд нь хайртай шүү.